Цоо шинхэн Рикоса Вида сувагт давтай морил миний хамгийн анхны бичлэгийг хүлээн авч үзээрэй. Юуны өмнө миний хамгийн анхны бичлэг учраас би бяцхан өөрийгөө танилцуулаад тэгээд энэ сувгаас та юу хүлээж авч үзэх боломжтой вэ гэдэг талаар хэлье гэж бодлоо. Намайг Ринчаанд гэдэг. Гэхдээ намайг ухаан орох цагаас хүмүүс ер нь Рико гэж дууддаг байсан. Тэгээд тэр утгаараа би Рикоса гэдэг нэртэй жижигхэн гар урлалын бизнес үндсэн ажлынхаа хажуугаар давхар сайт хаслуулж хийдэг. Тэгээд тэр маань болохоор Instagram болон Facebook дээр хамгийн анх ер нь нээснээсээ хойш одоо 3 хагас жил болж байгаа. Тэр зүйлийг эхлүүлэх болсон шалтгаан нь бол миний амьдралд нэлээд том өөрчлөлт гарч ирсэн. Тэгээд тэр өөрчлөлтөндөө бас зохицоод давхар ийм өөртөө цаг гаргая гэж бодоод ийм жижиг хоббитэй болж эхэлсэн байгаа. Тэгээд тэр хоббигоо хөгжүүлээд явж исэн чинь манай гэр амар ихэмтэй болоод багаар нөгөө хоббиндоо хэрэглэгдэх материал, илүү дутуу юмнуудыг багаар гэртээ цуглуулаад лсэн. Тэгээд эхлээд цонхны тавцан дээр имижгаа, тэгээд тэр маань галтгооны тавцан руу шилжээ. Тэгээд энэ тентхийн бүх юмыг эзлээд амар ихэмтэй болсон. Тэгээд тэднэрийгээ ер нь за одоо яах вэ гэж бодож байгаа. Захиалга авч эхэлсэн. Гэхдээ захиалга авахаас өмнө мэдээж маш олон тест туршилт баг хагас жилийн хугацаанд маш их фейлдэлт байсан. Ер нь тийм. Хагас жил фейлдэж байгаад хагас жилийн дараанаас л яг захиалга авч эхэлсэн гэсэн үг. Тийм. Тэгээд Instagram, Facebook хоёр маань ер нь хөрхөн хөгжүүлээд явсан. Гэхдээ сүүлийн үед бол нэг хөгжүүлж бүүстэд хийх явуулах шаардлагагүйгээр хөрхөн захиалга орж ирээд байгаа учраас сүүлийн үед жоохон постны тоо итэх маань буурсан. Имэд миний амьдрал нэлээд том бас дахин өөрчлөлт гарч ирсэн учраас дахин сатаарах гад, дахин өөрийгөө улам илүү завгүй байлгах гад өөртөө бас урам зориг өгөх гээд өөрийгөө илүү хичээнгүй болгох гээд энэ YouTube сувгийг эхлүүлсэн байгаа. Рикоса Вида гэдэг нь болохоор за испани хэлнээс Вида гэдэг нь өөр амьдрал. Ер нь Рикогийн амьдрал гэж ойлгож болно. За энэ сувг дээр би юу хийх вэ? За мэдээж гар уралтай холбоотой би өөрийнхөө хийдэг ямиг бяцхан тайлбарлаж тип өгнө. Тэгээд мэдээж эмэгтэйчүүдтэй зориулсан ихэвчлэн л угаасаа эмэгтэй хүмүүс үзэх болов гэж найдаж байгаа учраас бас эмэгтэйчүүдэд зориулсан ямар арга зам, ямар сайт хаслууд хийж болдгоо. Тэгээд бас дүүнэртээ зориулаад гой туршилтууд хийцгээе. Би өөрөө илүү дутуу янз бүрийн туршилтанд амар дуртай. За ингээ хоббироод явж байгаад энийг бизнес болгоё гэх юм бол ямар саад бэрхшээлүүд байдгүй, Монголын нөхцөл ер нь яг хэр хүлээж авдгийг гэдэг талаар ярилцсан. Мэдээж давхар миний хувийн амьдралынхаа талаас, хувь хүн талаасаа, хувийн хөгжил талаасаа би өөрийгөө дараа нь хэдэн жилийн дараа хараад чадаж мундаг байна да гэж бодогдох үец тийм өөрөөрөө бахархах бичлэгүүдийг өөртөө хадгалж үлдээ гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ энэ бичлэг олон хүнд хүрвэл та бүгд доор дараа ямар бичлэг хийх үү? Хэрвээ та өөрөө хувьдаа ямар нэгэн бизнес эрхлэх гээд бодоод яриад шийдээд аль хэдийн эрхлээд явж байгаа бол асуудал юу байна? Тэрийгээ доороо бичээд үлдээгээд тусаалаарай. Тэгвэл би тэр болгоныг харж байгаад дараа нь юу хийхээ шийднэ. Тийм байна. Баярлалаа. Надтай хамт байгаарай. Subscribe дараарай. Видеон дээр лайк дараарай. Баярлалаа. Баяртай.